Энэ 5 дугаар сарын туршид баг зэргийн шуухт натай хоолой сөг өстэй байгаа учраас хүссэн хэмжээндээ бичлэгээ оруулах боломж хомс болсон. 100 цаг халуун дулаантайгаа хамт сайн сайхныг авчирдгаа гэж боддог. Тийм болохоор эх сард илүү олон бичлэгтэйгээр илүү олон сонсдог номтойгоор уулзгаа амлая. Энэ удаад та бүхэндээ архиваасаа яруу найрагч Цовдлын Улангийн гунига тайлтал үнсэлдэгсэн шүлгийг хүргэж байна. Ганагийн сүгт давтай морил. Яруу найрагч Цовдлын Улан гунига тайлтал нэг үнсэлдэгсэн. Хүн их болоод явчих нь бас л амархан байна. Энэ сарны дор яг л энэ газар эргээд уулзах нь худлаа л багтаа. Бурхтын уран зураг мэд гоёцгаан үйл бусдын нутагт очиад бороо болоод асханда. Элсэн дээр тогтсон хос мөрнийхэн хорхойд энтхийн бороо орж дусаал тогтоонд. Хэд гурван гөрвөл үгээр гүйлдэж хээрийн сөнхөн худагнаас цангаа тайланда. Харамгийн бутны жимс ганц нэгээр унахта хайртай чингэн цамцсан дээр улаан толбор үлдэндээ. Одлог тэнгэрийн дор нойргоо хонж онцгой долоон бурхныг үдшийн үдэрч зүсэлж үүр цайхыг үзэн боронд норж явсан чинь үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй л байна да. Амраг минь алсаас чамда хундаг өргөж хуучин уулздаг цэцэрлэгтэн ирий хуурай газрыг нортол уйлий хулан гэдэг цэцэг эндээс л уурган тэр цэцгийг чимэн тасдаж яваад ингэртээ зүүж гэртээ хараарай. Эхнэр чинь асуул битгий хэлээрэй. Илгэндээ чимээгүй тэрч цэцгийн зулай дээр үнсээрэй. Ууж мөргөөд чулуу бурхан танаас хүсье. Гунига тайлтал нэг үнсэлдэгсэн. Годомжинд өдрөөр эсвэл шөндөлөөр гудахад диндор өвс ногоон дээр хоёулах нь орон дотроо ходол уймсан Европын гудамжна хонгор найз илбэгтэй Парижийн буудалд алтан говийн элсэн дээр Америкийн шигүү хороололд дэлхийн хаан ч гэсэн дээр доор орон үнсэлдэж буй Лал Христос буддын уншлаг дор ламбада бүжгийн янаг аялгуун дор шалбан орсон борооны бүлээн цудаглан дор шаахаа болоод даашинзгүй уруулын будаггүй үнсэлдэгсэн. Олдоршгүй өхөшгүй хайртай амаргаан орон гомоодо дил тэврээд родины баримл мэд хоёулаа мөнхийн мөнхөд үлдгэсэн.